5 дугаар бүлэг. Намар боллоо. Дүүрвагийн гэр бүл 100 жин Париста байж парламентын төр зүрийн амралтын үеэр Францын аж байдал сонины хуудасаар дамжуулан шин засгийн газрын ашиг тусын тулд шийдвэртэй кампанит ажил явуулжээ. Марокко дахь байдал аимшигтай болсон тул үүнтэй холбогдуулан 10 дугаар сар дөнгөж гарч байсан хэрнэ хоёр танхим хуралдаанаас сэргээхээр бэлтгэж. Хэдийгээр парламентыг тараах өдөр барууны депутат Деламбер Сразен гүн уран хур зүгээрээ төвийнхний хүртэл алга ташуулж тэртээ нэгэн цагийн энтхэгийн алдарт дэд банлуга сайд нарын зөвлөлийн хууз даргатай өөрийнхөө живэр сахлаар мөрий тавина гэж амлан шин танхим түрүүчийнхээ танхимын мөрөөр зайлшгүй явна. Түнийст байгаа сэрэг дээр аяны айрам нэмж танжеэрл үйлгэнэ гэдэг бол зөвхөн ижил сэхийг бодож зуухан дээр заавал 2 баар тавьдагтай адил юм шүү дээ гэж хэлсээр хэрнэ танжерийн зүг аялна гэхэд чухамдаа хинч итгэхгүй байж. Ноёд минь үнэндээ Африк гэдэг маань Францын хувьд нэг зуухан мөн. Зуухта манай хамгийн сайн түлээ түлдэг банкны тэмдэгтийг маань шатаагаад хайчихдаг маш хүчтэй зуух юм шүү. Та нар ямиг гоёор бодсоор байгаад тэр зуухны зүүн буланг түнийсийн чамийн юмар гойж тэр чамийн юмыг авах гэж манай баахан хөрөнгө зарсан бол одоо Марокког харж л байгаарай. Энэ хүн өөрдөө хүмүүсээ дуурайгаад баруун булангийн Мароккын чамийн дээр гоёх гэж байна гэж тэр депутат тайлбарлажээ. Энэ үг ихэд газар авч дөөрвад Алжирийн талаар хэд хэдэн өгүүл бичих сэдв нь боллоо. Тэгтээ сонины газар ажилд орох үедээ бичээд дутуу хайсан цуврал өгүүллийнх нь сэдв болж билээ. Дөөрва хэдийгээр сэтгэлийнхээ гүнд бүтэхгүй гэж боддогч сэргийн аяллыг халуунаар дэмждэг байлаа. Тэр эх оронч үзэл гаргаж Испанийг дайрахдаа ямар нэгэн улс гүрэн бидний сонирхолтой нийцээгүй бодлого явуулах үед гаргадаг тэр үзлийг баримталжээ. Францын аж байдал сонин засгийн газрын нөхөдтэй их холбоо барьдгаараа их жижигнтэй боллоо. Тус сонин улс төрийн альва сонин зүйлийг хамгийн нэртэй сониноос ч түрүү нийтэлж сайд нөхдийнхөө юу бодож явдгийг уншигч олонд мэдүүлэхийн тулд битүүхэн үг цухилгаад орхидог байж. Ийхүү нийслэлийн болон хөдөөгийн бусад бүх сонины мэдээ авдаг эх булаг нь боллоо. Бусад сонин түүнээс иш татаж, түүнээс эмээж анхаарч байхаас өөр аргагүйд урд итгэж хүлээдэггүй байсан улс төрийн бүлэг зайгуулын хэвлэл ингэж засгийн газрын үнэнч хэвлэл болон хувирлаа. Ларош Мате эл сонины амин сүнс нь дөөрва зарлан тунхаглагч нь болжээ. Дуушуу багтай депутат залжин эрхлэгч Вальтер өвгөн хэрэгтэй үед аажуу хажуу тийшээ болоод нуугдж чаддаг байсан бол одоо Мароккийн зэсийн хөдрийн уурхайтай холбогдсон сураг чимээ тэнгэрт тултал дэврэгч боллоо. Мадлений өөрөө 7 хоног болгонд танхимын гишүүдээс хэд хэдэн цугладаг нөлөө бүхийн нэгэн төв болж сайд нарын зөвлөлийн дарга өөрийн биеэр тэднийд 2 чудаа ирж үдшийн зог барьжээ. Тэгэхэд төрийн зүтгэлтний авгаанаар тун саяхан тэдний босгоор алхаж зүрхлэхгүй байсан бол одоо Мадлентэй үерхэх болсондоо бахархаж өөрснийдөө урихаас тэдний зочлох нь их болж. Гадаад явдлын яамны сайд эднийд бараг л эзний ёсоор байж дуртай цагтаа ирдэг, утас цахилгаан янз бүрийн мэдээ авчирч хаад нэг үе нөхөрт нь нэг үе авгайд нь хэлж өгч бичүүлэхийг харахад тэд нарыг нарийн бичгийн дарга болгосон мэт байлаа. Сайдыг гармагцал дөөрва Мадлен руу орж тэрхүү авиас мөхсөж албан тушаал хөөцөлдөгчийг элдвэр дайрч дууныхаа өнгийг замл хийх мэт сүртэй болгон адгийн муугаар хэлнэ. Гэвч Мадлен зэвүүцэн мөрөө хөдөлгөөд тэрний хүрдэгт өөрөө хүрэлдэ. Сайд болохгүй юу? Тэгээд хамраа сөхөж байхыг чинь хэн болгоов? Тэр болтлоо дуугүй байвал таарна гэнэ. Жорж түүнийг хялайн харж сахлаа имрээд намайг юу гэж болохыг одоохондоо мэдэхгүй л байгаа шүү. Магадгүй хэзээ нэгэн цагт мэдэж ч болох юм. Харж л бай гэж Мадлен гүн ухаантны маягаар батлана. Парламент нэгд өдөр Жорж Ларош Метегэнд хурал хуралдахаас өмнө амжиж очин маргаашийнхаа тэргүүн өгүүлэлд холбогдох мэдээ авч засгийн газрын үнэн бодлогыг бие даасан маягаар тодорхойлохын тулд яаран хувцлаж байхад Мадлен хөнжлөөсөө заавар өгчээ.
Хамгийн гол нь анх төлөвлөснөөрөө Белонкл генералыг Оран руу илгээх нь үгүй юу гэдгийг асуухаа мартав. Энэ чинь их ач холбогдолтой юм шүү гэж Мадляныг зааварлахад Жоржийн шар хөдөлж за битгий яншаад бай. Юу хийх яахыгаа би чамаас доргүй мэднэ гэж тэгтэн Мадлен тайвнаар хайрт минь чи сайдаас асуугаарай гэсэн юмыг минь хагасын заавал мартдаг шүү. Чиний тэр сайд чинь намайг залхааж гүйцлээ. Ерөн цаадах чинь явж уулсан тэнэг шүү дээ. Ингэж Жоржийг уурсан хэлэхэд Мадлен ямар хэмжээгээр минийх вэ? Тэр хэмжээгээр чинийх гэсэн үг. Надаас илүү чамд ашигтай хүн дээ. Гэж өөр уурлалгүй намуухан дуугарсанд миний буруу. Тэр хүн намайг эргүүлээгүй байх шүү. Гэж Жорж түүн рүү жаахан гэлжийсхийн харж доогтой хэлэхэд намайг ч эргүүлээгүй. Гэхдээ тэрний тусламжтайгаар бид байр суурьа олж авч байна гэж зориуд үгээ удаашруулан зөөж хэллээ. Чиний хойноос сүйд болоод байдаг хүмүүс дундаас сонгож авах төрвөл би хөгшин хөлөх Водрикийг л авах байсан. Марцнаас тэр яасан бэ? Тэрнийг бүтэн 7 хоног харсангүй гэж Жорж хэдэн хором дуугүй байснаа хэлэхэд Мадлен төрөөчийн адилаар тайван өвчтэй байгаа. Тулын өвчин нь хөдлөөд орноосоо босохгүй байна гэж над бичсэн. Чи эргэж очиход илүүдэхгүй юмсан. Чамд их сайнын чи мэдэн шүү дээ. Тэгвэл тун их баярлана да. Тэгэлгүй яах. Өнөөдөртөө очиж уулзъя гэж Жорж хэллээ. Жорж нүүр гараа угааж хувцлаад малгайгаа өмсөн ямар нэг юм мартаагүй байгаа гэж дахин нэг шалгалаа. Тинхүү нэг ч юм дутуу дундгүй байгаад итгээд орлуугаа очиж эхнэрийнхээ духан дээр үнсээд баяртай хайрт минь би 7 хагасаас хойш ирэх байх гэж хэлээд гарч одлоо. Ларуш Мэтэй түүнийг хүлээж сайд нарын зөвлөл өдрийн 12 цагт хуралдах байсан болохоор парламент нэгдэхээс өмнө 10 цагт хоол ундаа идэж ууж байжээ. Ларуш Мэтэй авгай өглөөний хоолыг иддэг цагаас өөр цагт идэхийг хүссэнгүй тул ховийн нарийн бичгийн дараагаас нь өөрхөн байсангүй. Тэнд ширээнээ суумагц дөрвө нарийн хуудсан дээр татлаган бичсэн тэмдэглэлээ харан байж бичих өгүүллийнхээ талаар ярьж гол санаагаа гаргаж хэллээ. Эрхэм сайд та юуг нь өөрчлүүлмээр байна да? Гэж эцэст нь асуувал Ларуш Мэтэй эрхэм минь өөрчлөх юм бараг алга. Харин та Мароккийн асуудлаар дэндүү тодорхой бичиж байх шиг байна. Аяны талаар дурдахдаа заавал болох юм шиг гаргасан хэрнээ болохгүй юм байна гэдгийг тодорхой мэдэж авахар бичих хэрэгтэй болно гэдэгт би лав хамгийн итгэл багтай байна. Ингэж ойлгуулах үс байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл биднийг энэ төрөмгийн юмд толгоогоо чихэхгүй юм байна гэж олон түмэнд ойлгуулахар тааруулал да. Их сайн байна. Би таны санааг ойлголоо. Тэгээд өөрийнхөө санааг ойлгуулахыг хичээ. Марцнаас манай авгай Белонкл генералыг Оран руу илгээх эсхийг мэдэрэй гэсэн. Таны сая надад хэлдгээс илгээхгүй юм байна гэсэн дүгнэлт хийлээ. Гэвэл илгээхгүй гэж төрийн сайд батлан айлтлаа. Цааш нь болох гэж байгаа парламентын чуулганы талаар ярилцлаа. Ларуш Мэтэй хэдхэн цагийн дараа нөхдийнхөө анхаарал толиулахаар бэлтгэж байгаа хэлэх үгээ амжилттай болно гэж урдаас итгэн баясаж баахан юм ярихдаа баруун гараа өргөн эргэлдүүлж заримдаа сэрээгээр заримдаа хутгаараа бас зүсэм талхаараа чичлэн зааж хэнийг чарлгүй зөвхөн үл үзэгдэх хуралдахстыг санаандаа дүрслэн буулгаж үсчин шиг гадаа төрөх байдалдаа сүрхий таарсан бэлэн зэлэн сайхан үг урсгаж гарчээ. Хоёр үзүүрийн мушгиж имэрсэн жаахан сахал нь хүрлзэгний хатгуур шиг сэрвийгээд голоор нь хагалж тосолсон үс нь чамархайн тус газар нь сагригласан нь гойхоос цаашгүй хөдөө газрын эрийг санагдуулна. Хэдий нас залууч нэлээд гэдсэлж өөхлөөд хантааз нь Полдойсхийн гэдсийн хав барьжээ. Ховийн нарийн бичгийн дарга нь иймэрхүү элбэг үг ярианд нэгэнт чих тассан бололтой сууж идхийн идэж уухын ууж байхад Ларушийн эрх тушаалыг санахаас атаархаад амар заяа үзэхэ болсон дөөрвө мут тэнэг. Энэ бүх улс төрийн зүтгэлтэн ёстой нэг малнууд юм а гэж өөрөө өөртөө хэлж суулаа. Тинхүү энэ сагсууч алчигчтай өөрийгөө зүйрлж үзээд
Халаг. 20,000 франк тавиагаад хонгор сайхан Руан нутгаас Девтатад нэрээ дэвшүүлэх боломжтой болоод наана ухаалаг мэт боловч цаана юу ч вэ хоосон. Харанхуй бүдүүлэг норманчуудыгаа талдаа татаж авдагсан бол энэ муу сайн. Ухаанд нь ухан өгсөн чалчаа нарт жинхэнэ улс төрийн зүтгэлтэн гэж хэн байдгийг үзүүлээд өгөх юмсан гэж боджээ. Ларош мэт кофе цай өгөн өгдөл ам мэдэн ярьж гэнэт оройтож байгаагаа мэдээд сүйх авчир гэж захираад дүүрвэ рүү гар сарвайж "Эрхэм минь та миний хэлдгийг сайн ойлгоо байц" гэхтэн дүүрвэ "Сайн ойлгосон. Эрхэм сайдаа санаа зовлтгүй" гэжээ. Жорж 4 цаг хүртэл хийх юмгүй тул ажил дээрээ очиж өгүүллээ бичгээр яаралгүйхэн явж. 7 хоногт 2 удаа даваа баасан гаргуудад ирж уулздаг Демарел авгайтай 4 цагт Константинополийн гудамжинд уулзах болзоотой байлаа. Гэтэл түүнийг ажлын газараа орж амжаагүй шахуу байхад утас ирсэн нь Вальтер авгаан бичиг байж. "Өнөөдөр чамтай заавал уулзах хэрэгтэй боллоо. Бүр заавал шүү. Маш чухал хэрэг гараад байна. Константинополийн гудамжинд 2 цагт хүлээж байгаарай. Би чамд их тус хүргэж болох байна. Үрд чиний Виржини" гэжээ. Чөтгөр ав. Муу хануур хорхог гэж Жорж ам дотроо хэллээ. Жоржийн сэтгэл яахын зургүй хямарч ийм байдлаар юм хийх аргагүй болмогц бушуухан гарахыг яарчээ. Сүүлийн сар хагасын дотор Вальтер авгаагаас холбоогоо таслая гэж хэд хэдэн удаа оролдоод авгайн зүрх сэтгэлийн гал халууныг хөргөж яагаад чадаагүй юмсанж. Авгаа ингэж унсандаа маш их шаналж дараагаар 3 уулзахдаа Жоржийг элдв муухайгаар зэмлэн буруушааж. Жорж түүнтэй тэгж байхаас ойн гутаж энэхүү бадрангуй уянга туурын гол баатар хөгшин хүүхэнтэй учирч хандгаа ханаад бидний хоорондын явдал аянда төгсөөсэй гэж найдан зүгтдэг болж. Гэтэл авгаа яадгаа алдаад түүний хойноос салахгүй зүүгдэж хүзүүндээ чулууд үүжлээд ус руу үсрэхийн адилаар хайр дурлалын гүн рүү нэгэнт үсрэн орсон байлаа. Жорж эрхлэгчийнхээ гэргийг өрөвдөж дотнолж хүндтгэхийн үднээс дахин түүний гарт орж ирэх тул авгаа галзуу мэт садж хандгүй тачаалын өрхөнд оруулж махлан зовоогоод саг үргэлж нялууран инхрийлнэ. Авгаа өдөр болгон уулзахыг хүсэж байнга утас цахилгаан чулуудаж гудамжны булан хоршоо дэлгүүр хотын цэцэрлэгт түр зур уулзын учрыгээд салхаа байжээ. Тэгээд уулзах болгондоо өнөөл ам шүд алдаж "Би чамайг биширч байна. Би чамд үхэж байна" гэдгээ хэлж явахдаа "Одоо би нэгэн л чамайгаа харснаас хойш жаргал айдлах минь энэ" гэж заавал хэлнэ. Авгаа Жоржийн бодсноос шал өөр байжээ. Авгаа анхны дурлалд автагдсан охин шиг аашилж ийм насны хүүхнээс гарамгүй инээд хүрэм ааш маяг гаргаж Жоржийг биедээ татахыг оролдоно. Өдий болтлоо төвшин томоотой цэвэр ичимтгий янаглах хойрдохын хүслэнгээс далд элдвийг бодож уймдгүй явж. Гэтэл одоо энэ дөчхөрсөн ухаалаг төв намтай авгаан халууныг үзээгүй зуны дараа залгасан наргүй бүрхэг намар нь гэв гэнэт ямар нэгэн тарчиг хавар цагийн хүйтэнд өнгөө алдаж дэлбэлээгүй цэцэг шиг болоод охин цагийн дурлал оройтон ирж яхаас ч буцахгүй хүсэн тэмүүлэх 16 долоотой бүсгүй шиг дуу тавих залуудаа мэдлгүй өнгөрөөд хөгшөрч амьдсан хүний маяг ааш гаргаж хамаагаа алдан нялуурч эхэлжээ. Жорж түүнээс өдөрт 10 нь захидал авдаг болсон цөм ухаан солиотой тэнийг юм бичиж дэндүү ориглон гоё инээд хүрэм энтгэх хүмүүсийн яриа шиг элдв адуусан амтэн жигүүртэн шувууны нэр усаар дүүрэн байлаа. Дэрэгд нь өөр хүн байхгүй л бол дэгдэж ирээд үнсэлж өмхөлж мэмэ цэлцгнүүлэн элдвэр ноцож ноолох нь болох хүүхэд лүгэ агаад уруула инээдтэйгээр зорвойлгон "Миний хулгана, миний муучга, миний гөлөг, миний дэгдэх, миний үнэт эрдэнэ, миний нандим" гэх мэтээр нэрлэн инхрийлэх нь дүүрвагийн дургүй хүргэнэ. Түүнчлэн өвөр түрийдээ орохынхоо өмнө охиж ичингүүр нь зовж түтгэлзэх айж зовсон байдал үзүүлэн аашлахыгаа маш хөөрхөн тооцох завхай өөхний янзаар харьцах зэрэгт нь цаанаасаа зэвүүцдэг болжээ. Вальтер авгаа
Энэ хэний хөөрхөн ам бэ гэж асуудаг. Тэр дорн миний л гэж хэлэхгүй бол дээрээс нь асуугаад салахгүй тул дүүрвэ уурсан цухалдаж сарай биш болно. Хайр дурлал гэдэг бол туйлын их арга ив, утга учир, болгоомж, уян хатан байх ёстойг яагаад ойлгодгүй юм бэ? Надтай ойртлоо гэхэд нас бий төрсэн эмэгтэй, айлын их, дээдсийн даны авгын ёсоор өөрийнхөө байр байдлыг алдахгүйгээр тогтун төлөв, нарийн дэглэмтэй тэрч байдгүй нулимс гаргадаг юмаа гэхэд Дидоны нулимс гаргахаас бус Жюлетийн нулимс гаргаж болохгүй гэдгийг мэддэггүйг нь дөөрвэ гайхна. Миний хөө би чамда ямар их дурлана вэ? Миний бяцхан хонгор чи наддаа бас л ингэж дурлдгоо гэж цаг үргэл шалгаана. Тийхүү авгайг миний бяцхан хонгор гэх болгонд өөдөөс нь миний чавганц гэмээр санагдана. Чиний эрхэнд орно гэдэг би ухаангүйдж байгаа хэрэг. Гэхдээ надад харамсах юм алга. Хүнд дурлна гэж ямар сайхан юм бэ гэж авгай байн хэлнэ. Ер нь түүний амнаас гарсан болгон Жоржийн уур хилэнг бадраах боллоо. Хүнд дурлна гэж ямар сайхан юм бэ гэж хэлэх нь гэнэ хонгор бүсгүй болж тоглосон жүжигчнийг санагдуулна. Мөн инхрийлж таалахдаа эв хавгүйгээр уурыг хүргэнэ. Залуу сайхан эр үнсэж оцоход бие махбод сэргэж тачаалан бадран өөдөөс нь хариу хандахдаа нэг л дутуу сураагүй байдалтай их л хичээж намбтай дүр үзүүлэх тул дүүрвагийн хөхинэд хүрэхээс хэтрэхгүй бөгөөд хөгшин болсон хойноо ном сурах гэж цагаан толгой барьж авсан хүнтэй адил шам бодно. Зүйн дурлалт хар хүнээ амьсгалж чадахгүй болтол агдлан тэрч хэдийгээр хөгшрөн сүлдсэн ч гайхалтай сайхнаар сүүлчийнхээ удаа дурладаг хүүхнүүдийн адил галтай цогтой гүн гүнзгий аймаар харцаар цоо ширтэх ёстой байж. Зүйн дуу шуугүй чичирхийлсэн уруулаар шимэн хөхөж ядарч тэнхээддэгч садж хандгүй халуун тарган биендээ шахан наах ёстой бөгөөтл охид шиг эрвгэнэн дэрвгэнэж миний хүү би чамда хачин ихэд дурлаж байна. Шувуухайга улам ихээр илж инхрийлэлдэ гэж шулган дултраатж хэлхийгээ ихэд сайханд боддог мэт байлаа. Ийм үед дөөрвад хараал ширээл тавьж малгайгаа шүүрч аваад хаалга савн гарч удмаар санагдана. Анхандаа тэр хоёр Константинополын гудамжинд байнга уулздаг байсан боловч дөөрвэ Демерел авгайтай мөргөлчихүй гэж болгоомжлохдоо аль болохоор олон уулзахгүй хичээн янз бүрийн шалтгаан хайдаг болжээ. Гэвч бараг өдөр бүхэн тэднийд очиж үдийн хоол юм уу өглөөний хоол идэх тул авгай ширээн доогуур гарыг базж хаалганы ар талд уруулаа тавьж өгнө. Тэгэхэд дөөрвэ Сюзанатай тоглохыг илүү аятайхан санаж түүнтэй цуг байхдаа үргэлж хөвжөөнтэй байдаг байлаа. Энэхүү гаднаас нь харахад хүүхэлдээ шиг бүсгүйн цовоо сэргэлэн уран шогч үг санаанд ороогүй байтал гэнэт гарч ирж битүү өгөх юм уу яармгийн газрын тоглоомтой адилаар хэдийд л бол хэдийд олон түмнийг инээлгэн баясгахад бэлэн байх. Сюзана юу л бол юуг айхтар цэцнэр дооглон шоглоно. Жорж түүний хорон үгийг сайшааж ёжлох өгөөдхийн ташуурд нь дэмжсээр бие биенийхээ санааг ам ангайхтал ойлголцдог болж. Сюзана байсгээд л хүүе хонгор найзаа наашаарэ хонгор найзаа гэнэ. Тэгтэн Жорж ээжийн орхичхоод охин руу гүйнэ. Охин түүний чихэнд ямар нэг юм ёжтой шивнэмэгц хоёулаа тачгантл хөхрөн. Ингэсээр ээжийн дурлал Жоржид зэвүүтэй санагдаж өгүүлжгүй ихээр жигших болсон тул түүнийг харсан ч сонссон ч бодсон ч уурлан сухалдана. Тэн тэдний дэрхэ байж захианд хариу хөөвлж дуудахт нь гарч ирэхэ боллоо. Эцсийн бүлэгт авгай Жоржийг өөртөө хайргүй болжээ гэдгийг ойлгомогц маш ихээр тарчлан зовлоо. Гэвч тийм амархан бууж өгсөнгүй. Түүнийг салахгүй мөрдөж хаашинч гаргахгүй сахиж хөшгийн буулгасан сүйх тэргэнд хүлээж ажлын газрын хаалган дээр гэрийнхэн гадаа гудамжинд ер нь хаад айралдаж болно гэсэн газар болгонд отож амдах болж. Вальтер авгайд хатуу үг хэлж хараан загнаж шулуухан айралч одоо болоогүй юу? Та намайг залхааж гүйцлээ гэмээр байсан ч
сонины газар ажиллахыгаа эрхмэлдэг дээрээс хараахан ёс алдалгүй тогтож хүйтэн хөндөй зориудын ээлдэг зан гаргаж заримдаа бүр ширүүхэн аашлаад ингэж байдгаа болох цаг хэдийн болсон гэдгийг ойлгуулахыг хичээнэ. Авгай түүнийг Константинополийн гудамжинд авчрах гэж янз бүрийн арга зэл хэрэглэхэд нэгэн цагт хоёр хүүхэн хаалган дээр улаан халз мөргөлдөх үедээ хэмээн үхтлээ айна. Дэмэрэл авгаан хувьд гэвэл Жорж түүнд өнгөрсөн зам бүрч хүчтэй татагджээ. Жорж түүнийг миний зүггүй тарих хэмээн нэрлэх бөгөөд ер энэ авгай санаанд нь ихэд таарна. Тэр хоёр ёстой нэг таарч хоёулаа мөнхийн зайгуул адал явдал хайгч өөрснөө ч мэдлгүй их замын ор хоронгүй тэнмэлтэй авь адилхан болсон дээд зиндааны тэнүүлчний амьгт багтахулсан. Тэр хоёр зуныг сайхан өнгөрөөж сайн ч зугаалж авчээ. Тэд нэг үе Аржантел, нэг үе Буживал, нэг үе Мизон, нэг үе Пуаси орж хооллох, ундлах хэдэн цагаар заваар сэлгүүцэж эргийн цэцэг түлээ. Дэмэрэл авгай Сена мөрнөө саяхан барьсан загасаар янз бүрийн хоол хийхэд их дуртай гадна молтогчин дуулайн татсан махыг эрхмэлдэг. Бас хотын захарын архины мухлагт сууж заваар сэлгүүцэгчдийн хашгирах гуугалхыг сонсох дуртай бол дөрвө түүнтэйгээ хамт нарлаг өдөр хотын захын морин вагоны дэргэд суудал цуугаад инээдэм наадам болж хөрөнгөтнүүдийн 9 шидийн цуслан барьсан Парисын уйтгар хүрм хавь ойрыг харсгийж явахдаа дуртай байлаа. Гэтэл Париста буцаж Вальтер авгайн хүлээж байгаа хоолнд ирэхдээ нойтон хамуу шиг салдгүй хөгшин хүүхэнд уур нь хурч дөнгөж саяхан голын эргийн зүлгэн дээр дур тачаалыг хангаж хайр дурлалын халууныг дарж өгсөн залуу хүүхнийг санамгц уламж үзэн ядна. Холбоогоо таслах санаатай гэдгээ маш ширүүнээр тодорхой ойлгуулсан болохоор одоо ч ангиж ирсэн биз гэж бүрнээ итгээд байтал нь ажлын газар нэгэн сахилгаан авчирсан нь бас л Вальтер авгайх бөгөөд 2 цагт Константинополийн гудамжинд уулзъя гэсэн байлаа. Дөрвө цахилгааныг замдаа дахин нэг уншихад өнөөдөр чамтай заавал уулзах хэрэгтэй боллоо. Бүр заавал шүү. Маш чухал хэрэг гараад байна. Константинополийн гудамжинд 2 цагт хүлээж байгаарай. Би чамд их тус хүргэж болох байна. Үрд чиний Виржини гэсэн байлаа. Энэ хөгшин шар шувуунд би бас ямар хэрэгтэй юм болоо. Ёстой нэг дэми үздээ. Надад хайртай л гэдгээ уйлглах гэвз. Юутай ч гэсэн мэдээлт. Ямар нэгэн ноцтой хэрэг чухал тус гэж яриад байх болсон байна. Үүн ч байж болох юм. Клотилда 4 цагт ирэх ёстой байдаг. Энэ авгайг 3 цагаас өнгөрүүлэлгүй гаргах хэрэгтэй. Ахаар золиг. Энэ хоёр л битгий мөргөлчхөөс эвэлээ. Энэ муусай хүүхнүүд ч тэ хэцүү болсон гэж бодлоо. Гэтэл өөрийн эрэхгүй Мадленагаа санджээ. Үнэн хэрэгтээ Мадлена нь түүнийг ер уйдуулдгүй байж. Мадлен толгой холбож амьдрал маш их хайртай юм шиг хэрнээ зөвхөн хайрлаж дурлвал зөх цагтаал тэхээс бус тогтоосон журмаа хатуу сахидаг ажил үйлээс нь хөндийрүүлэхийг төвчж чаддгүй хүүхэн. Хэрвээ энэ авга ойлгохтой юм хэлэхгүй бол ганц сайн болгож тавь. Камброны хараалч миний хэл амны дэргэд магтаалын сайхан болох бий. Юуны өмнө миний хөл танай усгыг алхахгүй гэж л мэдэгдээ. Гэж дотроо Вальтер авгайг хараан зүгсээр болзоот байрлууга яарлгүйхэн явжээ. Дөрвө байранда орчход Вальтер авгайг хүлээлээ. Авгайч араас нь шахам орж ирээд түүнийг үзмэгцээ дуу алдан баярлаж "Оо, чи миний цахилгааныг авчихаа юу? Ямар аз вэ?" гэлээ. Дөрвө ууртай сарайлж "Тэгээ юу гэж? Парламент руу яг гарах гэж байтал ажил дээр авчирч өглөө. Гэ чи надаар бас яах гэвэ?" гэлээ. Вальтер авгай түүнийг үнсэх санаатай нэмэгэн алчуураас өгөөд зодуулсан нохой шиг хулгасаар ойртон ирж "Чи надтай ямар ширүүн харьцсан вэ? Чи надтай тэндүү бүдүүлэг ярих юм аа. Би чамд ямар хор хийгээв? Чи намайг яаж гомдоодгоо мэдэхгүй байх. Хад дахиад л өнөөдгөө эхлэх нь" гэлээ. Вальтер авгай дэрэгдэн зогсоод түүн рүү ухсхийн хурч тэврэн авахын тулд Дөрвагийн инээмсэглэх юм уу дохих дуудахыг хүлээлээ. Тэгснэ аяархнаар
Чи ингэх байсан юм би тэгвэл намайг уруу татах хэрэггүй байсан юм. Хуучин хэвээр маань аз жаргалтай цэвэр үнэнч хэвээр маань байлгах хэрэгтэй байсан шүү дээ. Чи сүм дотор юу гэж хэлсэн ээ? Намайг энэ байшинд хэрхэн хүчээр түлхэж оруулснаа санахгүй байна. Одоо болоход надтай ингэж ярьж байх ч гэж. Ингэж ухтах ч гэж бурхан чи намайг яах ч нэ вэ? Гэхдээ дөөрвө улаан галзуу уурлаж шал дэвслэн за боллоо чөтгөр авч чамайг чи наад юма өлөглөхгүйгээр надтай ганц минут зүгээр байхаа болжээ. Би чамайг 12-3 тайд чинь авч чиж тэнгэрийн элчийг цэврээрээ байсан бол таарч байна вэ? Тэгж ярихгүй хонгор минь яг үннээ хэлэхэд би насан туршаагүй хүүхдийг завхруулаагүй шүү. Чи надтай хавьдахдаа юмны учир мэддэг насанд хүрсэн байсан. Би чамд их баярлсан. Туйлын их тал өгч байна. Харин өхөн үхтлээ чиний банзлаас уяатаа явна гэвэл самдгүй санаа шүү. Чи нөхөртэй, би эхнэртэй. Чиж тэр бич тэр дураараа дүргэх аргагүйс. Чи бид хоёр нэгнэл ийм хийснээс хойш амьтанд мэдэгдэлгүй хав дараад өнгөрүүл барв. Чи ямар хэрцгий юм бэ? Чи юутай ичгүрг муухай амьтан бэ? Тийм ээ. Би залуу бүсгүй биш байсан. Гэхдээ би хизээч ийм хайртай болж үзээгүй. Хизээч урвж үзээгүй хүн шүү дээ. Гэвэл дөөрвө үгийн тас сохиж мэдэж байна. Чи наадахыгаа надад 10-20 дахин хэлсэн. Чи чинь 2 хүүхэдтэй хүн. Тэгэхээр би чамайг уруу татаагүй байж таарна үстэй. Гэхэд авгай шарвсхийн унах шахаад Жоржо эн чин дэндүү муухай байна шүү гэжээ. Нулимсандаа хахан эхэр татаж 2 гараараа цээжээ даран мэгшин уйлж эхэллээ. Дөөрвө авгайг бөөн уйлаа хайлаан болох нь гэж санаад бушуухан 100хан дээрээс малгайгаа авч. Заац чи уйлж байх шүү. Тэгвэл баярт. Чи зөвхөн энийг л харуулах гэж намайг дуудсан байх нэ гэлээ. Авгай түүний замын хаах санаатай урагшаа алхаж алчуура халааснаас нь угз татан гаргаад шалвах нулимсаа арчиж байдгаараа тайван байхыг хичээсэн боловч сэтгэлийн хөндүүр нь даанч их байсан тул хоолойн жижигнэн дуун тасалдаж үгүй би чамд сони юм улс төрийн сони юм хэлэх гэж ирсэн. Би чамайг 50-60 мянган франк хожоосоо гэж бодсон. Хичээвэл түүнээс ч ихийг хожиж болох байна. Гэсэнд дөөрвө зөөлөрч яаж чи юу яриад байна? Өчигдөр манай хар хүн Лароштой ярилцахын санаандгүй байдлаа дуулсан юм аа. Үнэндээ ч тэд надаас нэг их нуугаагүй. Харин Вальтер намайг задруулчихж магадгүйгээд нууц юм битгий хэлээрэ гэж сайд зөвлөсөн шүү гэлээ. Дөөрвө малгайгаа ширээн дээр тавьж ихэд анхааран за тэгэхэд тэр чинь ямар учиртай юм бэ? Тэд Мароккийг эзлэх гэж байна лээ. Тэр худлаа. Би өнөө өглөөх нь Ларошинд хооллоход тэр надад шин танхимын үйл ажиллагааны төлөвлөгөөг бараг л хэлж өгсөн юм чинь. Тийм бишээ. Хайрт минь саадуулчин чамайга дөнгөсөн байна. Тэд энэ залт ажлын маань хүм мэдчихвэ гэж айж байгаа. Суугаач гэж Жорж хэлээд өөрөө төшлөх сандал суулаа. Вальтер авгай намхан сандал өөрлөгөө татаад явдаг хүнийхээ өвдөгний завсар орж суугаад их л тал засах байдалтайгаар би дандаа л чамайг удах юм. Тийм учраас миний ойр хавьд юу шивгэнэ тэр болгоныг заавал чагнад юм гэж ярьлаа. Тэгээд цааш нь аяархан ярихдаа манайхан чамаас нууцгаагаар нэг юм хийж чиний тусыг ашиглаж тэгсэн хэрнээ өөрснийхөө хань хамсаатан болгохгүй байгааг саявтраас би гадарлах болсон. Хэн хайртай байна? Тэр хүн мэхэнд ордгийг чи мэднэ үстэй гэж авгай хэллээ. Тэгсээр өчигдөр сүмийг мэдэж авчээ. Өчүүхэн шүүгааны цаана асар том хэрэг нуугдж байна гэлээ. Одоо Вальтер авгай юмны эвийг олсондоо баярлан инээмсэглэж ярианда халсаар худалдаа санхүүгийн уналд зээлийн хэлбэлзэл мөнгөний аншийн гэнэт нэмэгдэж гэнэт буурахыг санхүүгийн эзний эхнэр гэсэндээ би сайн мэднэ. Энэ бүх зал банкны эзэн юм уу улс төрийн зүтгэлтэн мэтийн нэр хүндтэй хүмүүсийн хараанд байдаг үйлдвэрт өөрийнхөө хоримтлалыг оруулсан үе түмэн жижиг хөрөнгөтөн жижиг өмчтөн ганц хоёрхан цагийн дотор л юу чгүй болтлоо хоосрох гэж байна гэж ярьжээ.
Тийм ээ, эднэр айхтар зал зохиосон шүү. Маш залтай. Ер нь бүх юмыг нэг нэгэнгүй вайлтрал боловсруулсан. Энэ талаарч овоо хүндээ тун уран аргатай зохиосонд нь баяр хүргүүл зохино гэж нэмж хэллээ. Жорж тэгж холоос эхэлж оршил үг хэлсэнд нь уурлаж "За тэгээ бушуухан ярил та." "Тэгэхээр ийм байна. Танжерт аян хийн гэдэг нь Ларо шиг гадаад явдлын яамны сайд болдог өдөр шийдсэн хэрэг. Тэр үед Мароккийн зээлийн облигац 64 франк болтлоо унсан тул тэд ганцыг ч үлдээлгүй худалдаад авчихж. Тэгтээ маш болгоомжтой, бүр хэнийг ч сэжиглэхэргүй өчүүхэн муу амьтад итгэх аргагүй худалдаа санхүүгийн нөктөөр дамжуулсан байна. Ротшильдийнхэн яахаараа ингэж Мароккийн зээл үнд орсныг ухаандаа оруулаагүй гайхаж байхад наадуулан заллаад өнгөрч. Тэдэнд зуучлагчдын нэрийг хэлсэн боловч цөмөл хүйтэн гартай хэрэгцээнээс гарсан улсын нэр дуулсан тул дээд баяжуулын санаа амарсан байна. Гэтэл одоо аяныг зохиохоор бэлтгэж тэднийг Танжерт ормогцол Францын засгийн газар зээлээр буулна гэж байна. Ингээд л манай нөхөр 50-60 мянган франк хочно. Чи учрыг ойлгож байна уу? Эд юм бүхнээс өчүүхэн боловч ам алдхаас яагаад айж байгааг учрыг одоо ойлгож байна уу? Гэж авгай үгээ асуултаар төгсгөлөө. Вайлтер авгай толгойгоо хантаазанд нь нааж хоёр гараа өвдөг дээрээ тавиад одоо л би хэрэгтэй боллоо гэдгийг ойлгоод эрхлэн наалдаж дөөрваг хальтхан боловч энхрийлэн инээмсэглэвэл түүний тусын тулд яахаас ч буцхааргүй байлаа. Чи буруу юм ойлгоогүй биз? За яалаа гэж дээ. Хэмээн бүрэн итгэлтэйгээр дуу алдан хэллээ. Тийм ээ. Наадах чинь лут юм байна та. Үгүй би энэ муу Ларошоос хариугаа авах хаал нэг харж л угаарай. Хамун нохой гай хөдөөч. Чи яамнасаа толгоогоо доош нь харуулад ун жирэндэ гэж дөөрөө хэлээд хэсэг бодлогоширсноо. Уг нь ашиглавал зүгээр л юм байж тээ. Зээл авахд оройтойг байна. Нэг облигац нь ердөөл 72 франк шүү дээ. Тийм ээ. Тэгээд надад бэл мөнгө алгалт гэлээ. Авгай түүн рүү царайжлах байдалтай харж муужгаа минь би тэр талаар бодсон. Хэрв чи надад жаахан ч гэсэн хайртай бол би чамд зээл өгч болох байна. Чи надад хайртай л бол болох нь тэр. Тэгж ярихгүй ах. Ингээд дөрвө бараг бүдүүлгээр эрсдэс хэлэхэд "Хүшээ, чамайг зээл авахгүйгээр зохиож болно. Би хувьдаа жаал зугаа мөнгөтэй байхын тулд тэр облигацнаас 10,000 франкийг авахар шийдсэн. Тэгэхдээ би 10 биш 20,000-ыг авчихна. Хагас нь чинийх боллоо гэсэн үг. Тэрнийхээ төлөө Вайлтерт мөнгө төлөхгүй нь мэдээч. Тэгэхээр одоохондоо мөнгөний хэрэгцээгүй байна гэсэн үг. Аз болвол чи 70,000 франк хочно. Аз болдгүй юм аа гэж надад 10,000 франкийн өртөө хоцорно биз? Тэрнийг өөрийнхөө боломжоор хязгаарч хамаагүй өгнө биз гэж аргадлаа. Та болий доо. Наад арга чинь миний санаанд таарахгүй байна гэж Жорж дахин татгалзлаа. Тэгтэн авгай янз бүрийн тайлбар тавьж чи уг чанартай надаас 10,000 франк авна гэдэг бол аз мэдсэн хэрэг байгаа юм. Харин би чамд өгч байна гэвэл огт тийм биш. Облигацны үнийг тэртээ тэргүй Вайлтрийн банк гаргах юм чинь айх юмгүй гэж ярьжээ. Эцэст нь чи Францын аж байдал сонины хуудасаар энэ ажлыг хийх боломжтой болтол нь өчнөө их юм хийчих мөртөө үүнээс ашиг хонжоо олж авахгүй бол ёстой тэнэг хүн болно гэж санууллаа. Жорж эргэлзсэн хэвээрэл байлаа. За чи сайн бодолдоо үнэндээ ихэд 10,000 франкийг Вайлтер өгч байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ чиний түүнд үзүүлсэн тус хавьгүй үнэтэй юм байхгүй юу? За яах. Би талын дай. Бид хожигдох юм бол чамд 10,000 франк өгье гэлээ. Авгаа өчргөө баярлаж дэгдэн босоод хоёр гараараа хүзүүд нь тэрч дээрээс нь шулган үнсэж оцлоо. Жорж эхлээд эсэргүүцсэнгүй. Гэвч хүүхэн үнсэж ноолоо салахгүй байх төлөвтэй болоход мөдхөн өөр хүүхэн ирэх ёст. Одоо л энийг болиулахгүй бол цаг алдаж энэ чавганцад тэрврүүлсээр байгаад
залуу хүүхэнд гаргах эрч хүчээ зарж хаж магадгүй гэж болгоомжлоод аяархан түлхэж "Хүш тайвшрал да" гэлээ. Вальтер авгай түүн рүү цөхрөн ширтэж "Жоржо, би чамайг бүр үнсэж болохоо байлгүй. Өнөөдөртөө л толгой өвдөд байна. Ингээд байл миний бие уламл муудан шүү дээ" гэжээ. Тэгтэн авгай дахиад л хоёр хөлийнх нь хооронд сууж "Маргааш үдэд манайд очиорой. Би ямар их баярлах вэ" гэлээ. Жорж жаал эргэлдсэн боловч арга буюу зөөлөрч "Тэгье, би очноо" гэхэд "Баярлалаа хайрт минь" гэлээ. Авгай Жоржд эрхлэн ялуурч хацар нүрээ цээжинд нь наалдуулан байтал гэнэт уртахаар үсэх хантаазных нь товчон тэгэлжээ. Авгай үүнийг мэдсэн боловч эмэгтэй хүний эрүүл ухааныг олонтоо төлөөлдөг учир утгагүй хоос мөрөөдөл гэмт толгойд нь бууж ирсэн тул тэр үсээ товчийн тойруулан сэмхэн ороожээ. Дараа нь 2 дахь, 3 дахь товчонд нь ороосоор товч болгонд үсээ ороолоо. Одоохон Жорж босно. Тэгэхэд миний үс тасарна. Тэгээд би өвдөн. Ямар их аз вэ? Ингээд өөрөө ч мэдлгүйгээр миний биеийн нэг хэсэг болох үсийг минь биедээ авч чадна. Үнэн дээр надаас авъя гэж хизээч гуйж үзээгүй. Энэ нууц үл үзэгдэх утсаар хайртайгаа биедээ холбож өөрөө ирэхгүй намайгаа санаж шүн зүүдэлж хоноод маргааш болоход надад улам ээлдэг халамж тавих болно гэж хий мөрөөдөж. Би явлаг болохгүй. Намайг танхимын хурал тарах үеэр хүлээнэ гэсэн. Өнөөдөр очихгүй бол тунч болохгүй гэж Жорж гэнт хэллээ. Авгай хоолойгоо татан уртаар санаа алдаад "Хим түргий явах юм уу? За яг явал да. Харин маргааш үдэд манайд заавал очин шүү" гэж хэлмэгцээ. Толгойгоо гэдрэг татан огцом хөдөлсөнд хоромхон зуур хуйх руу зүүгээр шивэд авсан юм шиг айхтар өвдөжээ. Авгай зүрх дэлсэж тэр өвчнийг ёо гэлгүй дааж чадсандаа хязгааргүй баярлан "Баяртай" гэлээ. Жорж хүлцэнгүй янзтай инээмсэглэн авгайг тэрч нүдэн дээр нь хаашаа шүнслээ. Гэтэл ингэж биедээ хөрсөнд Вальтер авгай ухаан алдан сүйд болж "Ийм түргэн явах байсан юм уу?" гэж дахин хэллээ. Тэгээд унтлагын өрөөний онгорхой хаалга руу нүдэрээ зааж машид сарайчлагт нь Жорж гараараа жаахан холдуулаад "Би гүйлг болохгүй нэ, тэгэхгүй бол хожимдох нь" гэж их л санаа зовсон дүрээр аман дотроод өнгөллээ. Тэгтэн авгай уруулаа цорвойлгож өгсөн боловч Жорж хальт хүрээд мартан алдсан шүүхрийг бариулж "За яв цаг болчихлоо. 3 өнгөрч гисэн байх ч бит" гэж шавдахад хүүхэн төрүүлэн гарч явахдаа өнөөл "Маргааш 7 цагт шүү" гэж дахин хэлж "Маргааш 7 цагт" гэж Жорж давтан хэллээ. Тэр хоёр саллаа. Вальтер авгай баруун гар тийшээ, Жорж зүүн гар тийш явжээ. Дөрвө гадаа талын цэцэрлэгт гудамж хүрээд яаралгүйхэн Мальзербийн цэцэрлэгт гудамж руу чиглэж явсаар нэгэн боовны дэлгүүрийн хажуугаар гарахдаа болор савтай чихрэлсэн туулайн бүр харчихлаа. Эннээс чинь нэг ливрийг Клотильдад авдаг хэрэг гэж бодоод залуу хүүхний ухаангүй дурладаг тэр амттнаас авлаа. Тинхүү 4 цаг гэхэд байрандаа ирчихсэн явдаг залуу хүүхнээ хүлээн сууж. Клотильда жаахан хоцорч ирлээ. Нөхөр нь 7 хоногийн хугацаагаар гэртээ ирсэн байж. "Манайд маргааш үдээр очиорой. Манай хар хүн чамайг үзээд их баярлах байх." "Үгүй би эрхлэгчэнд очино. Бидний ажил хоолойгоор татаад байна. Түн буман улс төр санхүүгийн асуудал байна" гэлээ. Хүүхэн малгайгаа авч биеийн жаахан барьсан цээж бичнийхээ товчийг тайллаа. Дөрвө 100хан дээр байгаа хүүдийтэй юм руу нүдэрээ зааж "Би чамд чихэртэй туулайн бүр авчирсан" гэвэл хүүхэн алга ташин хөхөж "Ямар догвэ хонгор минь" гэлээ. Тэгээд буудалтайг авч амталж үзээд "Ямар сайхан амттай юм бэ? Дорхноо дуусчихгүй гэж айгаад байна" гэж Жорж руу учиртай наргагүй сэтгэл хөдлөм ирмээд "Чи миний дуртай юм болгоныг зөвшөөрд юм а да" гэж асуулаа. Клотильда туулайн бүрийг нэг нэгээр нь яаралгүйхэн идэхдээ үлдэж байна уу үгүй юу гэдгийг байн шалгаж хүүдийний ам руу харна. "Хүш чи суул та. Би хоёр хөлийн чинь хооронд суугаад чихрээ хөлхий. Тэгж суухад их сайхан байдаг юм а"
Гэхдээ Жорж инээмсэглэн сууж дөнгөж саяхан Вальтер авгааг суулгасан шигээр түүнийг хоёр өвдөгнийхөө дунд хавчин суулгалаа. Клотильда үг хэлэх болгондоо дээшээ харж амандаа дүүрэн юмтай хэвээрээ хайрт минь чи мэдж байна уу? Би чамайгаа зүүдэлсэн шүү дээ. Бид хоёр тэмээ унчхад хаашаа ч нэг газар руу хол явж явах юм. Чи бид хоёр нэг нэгээрээ тэмээнийхээ бүхэндээ суучихсан элсэн цүл дундуур явж явах юм. Хоёулаа тостой талах нэг л онх дарстай бүхэн дээр суусан хэвээрээ л идэж ууж явах юм. Гэвч өөр хийх юм байхгүй болохоор би уйдах юм. Тэгээд бие биенээсээ дэндүү хол явснаас буумаар санагдах юм. Ингэж зүүдэ ярихт нь Жорж тосож аваад би ч гэсэн буумаар байна гэлээ. Түүний яриа Жоржийг хөгжөөж Жорж Клотильдаг улам цаашлуулан тоглоом тухуу хийж зөвхөн хайртай дуртай хүмүүсийн амнаас гарах элдв долоо юм яриулж цэнгэж. Вальтер авгаан амнаас гарахдаа тэгтлээ дургууг нь хүргэж байсан хүүхэд шиг шулганаа Демрел авгаан амнаас гарахдаа сонсовч ханашгүй санагдлаа. Клотильда бас л түүнийг миний хайрт, миний хүү, миний мууж гайхан гэх нь туйлын энхри дотн санагдана. Саявтрхан өөр хүүхний хэлж байхад уурыг хүргэж ойгийг гутааж байсан үг шүү дээ. Хайр дурлалын үг хязээд адилхан байдаг ч хэний амнаас гарч байна гэдгээс шууд хамаарах ажээ. Гэвч дөрөв хүүхнийг инээдтэйгээр ажиллахад инээж хөгжихийнхөө хажуугаар хожих гэж байгаа 70,000 франка бодсоор байлаа. Тэгснээ найзынхаа толгойд хурууга хальт түргээд гэнэт дэми чалчихыг болиулжээ. Хүш мууж гайх минь нөхөртөө ож чэлхнийг даалгавар амаар байна. Чи түүнд маргаашл Мароккын зээлээс 10,000 франкийнхыг олоод ав гэж миний өмнөөс хэл. Нэг аппликац нь 72 франк шүү дээ. 3 сар бололгүй л түүгээрээ 60-аас 80,000 франк хожно гэдгийг би батлана. Энэ тухай хэндж хэлж болохгүй гэж хатуу ойлгуулаарай. Бас Танжер руу аян хийн. Францын засгийн газар Мароккын зээлийг хангана гэдэг нь шийдсэн асуудал гэж миний өмнөөс хэл. Харин өөр хүнд хэрхэвч хэлж болохгүй шүү. Би чамд улсын нууцыг найдуулж байна гэлээ. Клотильда сайтар анхааран сонсоод баярлаа. Би өнөө оройдоо хар хүнтэйгээ яри. Чи түүнд бүрэн найдаж болно. Ам задгайтай хүн биш шүү. Найдвартай хүн. Найдахад айх юм байхгүй гэлээ. Клотильда жимсээ идэж дуусчээ. Хүүдийг нь хумхаад зуух руу шидэж. За одоо өвөртөө орондоо ингэж хэлмэгц суудлаасаа босолгүй Дөрвягийн хантаазны товчийг тайлж эхэлжээ. Тэгснээ гэнэт тонгойж хоёр хуруугаараа гогцооролдсон нэгэн урт ус чимхээ татаж хараач үе Мадлины ч нүс явж байна. Чи чих үнэн чань байх нэ гэж инээд алдан хэлснэ. Гэнэт сарайгаа хувирхан харагдахтай үгүйтэй байгаа нарийнхан үсийг алган дээрээ тавиад биш байна. Мадлиных биш байна. Хар ус байна гэж аяархан дуугарлаа. Жорж мушин инээмсэглэж зарц бүсгүй байлгүй дээ гэж тоглоом болголоо. Гэвч Клотильда хэрэг мөрдөгчийг хантаазын үдсээр бас нэг товчийн ороосон ус олоод дараа нь бас нэгийг олж сарайн цайгаад үл мэдэг овгоцхийн сочиж чи хүүхэнтэй унтсан байна. Тэгээ цаадах чинь үсээ чиний товчонд ороогоод орхисон байна гэж дууалдлаа. Жорж мэл гайхаж хаанаста чи солиорвуу гэж аман дотроо хэллээ. Гэтэл Вальтер авгааг даруй санаж бүх учрыг мэдмэгцээ сандарчээ. Тэгээд Клотильда намайг өөр хүүхэн эргүүлээ гэж хардах нь аргагүй дээ гэж сэтгэлийнхээ гүнд бодсон ч инээж аргалах гэлээ. Клотильда эрсэн хэвээрээ ус олсон хэвээрээ түргэн гэгчин задлаад л хевсэн дээр хаялж байлаа. Хашир хүүхний совин ямар учиртайг нь хэлээд өгсөн тул учиргүй уурлаж цаадах чинь чамд хайртай юм байна. Тэгээд өөрийнхөө би нэг хэсгийг чамд халдаагаа тавьсан байна. Урвагч гэж улаан галзуу уурлаж бараг л уйлах шахлаа. Тэгтлээ гэнэт тавлан өгөөцсөн байдалтайгаар чанга гэгч нь хашгирч эн чин чавганц байна. Буурал ус байна. За чи чинь бүр чавганц нартай явдаг болоо юу. Цаадуул чинь чамд мөнгө өгдөг үз? Мөнгө өгдөг үз тийм үү? Ухаа чи ингэж хөгшин хүүхнүүтэй зууралдаг болоо би. Би чамд хэрэггүй болсон байж таархан тийм үү? За яах вэ? Цаад чавганцтайгаа л жарга гэлээ. Тэгээд ухсхийн босож сандал дээрээс цээжвчээ аваад яаран хувцлаж гарлаа. Жорж түүнийг тогтоож байлгахыг оролдон яалаа гэж дээ Клом. Битгий тэнийг юм ярил да. Би ч ойлгохгүй.
Үгүй байж л да. За яг үгүй байл да. Гэж сэтгэл зовон гуйхад. Цаад чавганцтайгаал яв. Цаад хөгшин хүүхэнтэйгээл нариг. Тэр үсээр нь над буурал үсээр нь өөртөө бөг захиж хийлгэж овооч их ус байх шиг гэлээ. Хүүхэн түргэн хувцлаж малгайгаа өмсөөд нэмгэн альчуураа буулгалаа. Жорж түүн рүү сарвайн барьж авахыг задтал хүүхэн далайж нэг сайн алгадчихад сэхээ авахаас өмнө хаалга саван хар хурдаараа гарч одлоо. Жорж ганцаараа үлдмэгцэн. Мөн хөгшин хүүхэн Вальтерт галзуу мэт уурлан шатаж одоо ч нэг биеэс холдуулна да. Ёсрохож нам багнахчгүй ингэж зүхлээ. Хацар нь халуун өргөснийг хүйтэн усаар шавшлаа. Тэгээд өшөөгөө авах төлбөлгөө боловсруулсаар гадагш гарч. Энийг ч харин уучлахгүй шүү бүр яасан ч уучлахгүй хэмээн бодож явлаа. Цэцэрлэгт гудамжаар сэлгүүцэж явснаа алт мөнгөн эдлийн дэлгүүрийн үзмэр цонхны өмнө зогсоод тэнд тавьсан энгэрийн цагийг харлаа. Дөрвөө аль эртнээс ийм цаг авах юмсан гэх боловч 1800 франкын үнэтэй тул даанч бэлэн хүрээгүй юмсанч. Гэтэл гэнэт зүрх нь баяраар бэлхэж 70,000 франк очих таавна да гэж бодлоо. Тэгээд тэр 70,000 франкаараа юу хийхээ бодож мөрөөдөж гарлаа. Давын өмнө девтат болно. Дараа нь энгэрийн цаг авна. Тэгээд худалдаа санхүүгийн ажлыг үүсгэж эхэлнэ. Тэгээд дараа нь гэх мэтчлэн бодлоо. Ажил руугаа очих дур хүрсэнгүй. Эхлээд Мадлентайгаа уулзаж ярилцаад сүүлд нь Вальтерийн руу очиж бас өгүүллээ бичнэ гэж бодоод гэрийн зүг алхажээ. Дроогийн гудамж хүрээд гэнэт зогслоо. Дводрокны биеийг асуухаа мартсан байж. Гүн Дантаны засмал зам суудаг байж. Олон аятайх юм бодож ирээдүйд баяжхаа сэтгэл баясан бодсоор гэдрэг эргэн санаа амар алхахад муухай санаад Ларош өлөвтөх хөгшин эм Вальтер хоёр толгойноос нь гарсангүй. Харин Клотилдагийн хувьд өчүүхэнч санаа зовсонгүй. Түүний цагаан санаатай дорохноо тайвширдгийг мэдэж байжээ. Дводрок гүнгийн суудаг байшинд ороод үүдний сахиулаас Дводрокгүй би ямар байгаа бол өвчтэй байна гэж дуулсан юмсан. Гүнтэн их муу байгаа маргааш болохгүй юм л гэлсэж байна. Тулайн зүрхэндээ орсон юм байхаа гэж сахиул хариуллаа. Дөрвөө яахаа мэдэхгүй баламгджээ. Водрок үхэж байна гэнэ. Дөрвөөгийн толгойд хүнд байтгүй өөртөө хэлэхээ зовмоор түн бүмэн бодол орж ирээд сэтгэлийн хөдлөгжээ. Танд баярлаа. Би ирнэ гэж хэлэгчэн болохдоо чухам юу гэснээ өөрөө ч мэдсэнгүй. Бушуухан сүйхэн сууж гэрийн зүг довтлоглоо. Мадлен хэзээ нь ирж гисэн байж. Дөрвөө ухаан жолоогүй өрөөнд нь орж ирээд чи юу ч дуулаагүй юу? Водрок үхэж байна гэж шулуухан хэлж ирэхлээ. Мадлена юм уншаа сууж байснаа тэр үгийг сонсмогц нөхөрлүүгээ бүлтийн ширтэж юу? Чи юуг вэ? Чи юу гсэн бэ? Чи юу гчих вэ? Хэмээн гуравнтаа давтан асуулаа. Водрок үхэж байна гэж байна. Тулайн зүрхэндээ орж чи яа гэж байна да? Гэж дөрвөө асуулаа. Мадленэ сарайн цонхиж хацар нь татвагнан гараараа нүрээ таглаад босмогцоо уйлж гарлаа. Уй гашуудаа баламгадаад нэг хэсэг хөдлөхгүй зогсоход дуугүй уйлсандаа зөвхөн хоёр мөрөн овгоно. Мадлена гэнэт бие албадан барьж нус нулимсаа харчаад би явъя. Би очиж уулзъя. Чи битгий санаа зовоорой. Хэдий ирэхээ мэдэхгүй байна. Намайг хүлээлгүй унтаарай. За яв гэлээ. Хоёул гар барилдсан салхад Мадлен яарсандаа бэлигээч мартчихад гарч оджээ. Жорж ганцаараа хоолоо идээд бичих ажилд орлоо. Яг л сайдын зааврын дагуу Марокко руу аян хийхгүй гэж уншигчд өөрсдөө тааж ойлгохоор бичлээ. Дараа нь өгүүллээ ажил дээр явж эрхлэгчтэйгээ хэдэн минут ярилцаад чухам юунаас хөвгөлтэй болсноо өөрөө ч мэдэхгүй тамиг цуучгаад гэрийн зүг алхажээ. Эхнэр ирээгүй л байлаа. Ганцаараа хэвтмэгцээл нам унтжээ. Мадлен шүн дунд ирлээ. Жорж дөрвөөс сэрж өндийн суугаад за яав гэж асуулаа. Мадленыг ийм цонхгор, ийм сандран тавьсан байхыг урд үзээгүй байж. Нас барчихлаа гэж хүүхнийг шивнэн хэлэхэд за тэр тийм байж
Тэгээ чамд юм хэлсэнгүй юу? Юу ч хэлсэнгүй, намайг очиход ухаангүй болчихсон байсан гэлээ. Жорж бодол болжээ. Нэг юм асуумаар санагдаж аман дээр нь гарч ирэх шахсан ч хараахан зүрхлэлгүй. Хэвтэж унттаа гэлээ. Мадлен бушуухан хувцаа тайлаад хар хүнийхээ өвөрт орж ирлээ. Нас барах үед нь хамаатан садангаас нь хүн байв уу? Нэг ач нь л байсан. Тэр ач нь тэднийхээр урд нь ирдэг байсан болов уу? Гэж Жорж дахин асуулаа. Огт ирж байгаагүй. 10 жил уулзаагүй болсон юм билээ. Гэхдээ тэрнээс өөр хамаатан садан гэж юу байна уу? Үгүй байхгүй байхаа та. Тэгэхээр бүх юм тэр ачид оногдох нэ. Бөөмэд. Одрик их баян байсан уу? Тийм ээ, баян байсан. Чи барагцаагаар хичнээн юмтай байсныг мэдэхгүй юу? Яг мэдэхгүй байна. Нэг юм уу 2 сая л байх та. Тэр хугацаа л байх. Жорж Мадленагаас дахиад юм шалгаасангүй. Мадлена дэнгээ унтраалаа. Тинхүү тэр хоёр хав харанхуйн дунд элдвийг бодож сэтгэл хөдлөн дуу шуугүй зэрэгцэн хэвтжээ. Дөрвагийн нойр хөлжжээ. Вальтер авгаан ярьсан 70,000 франк одоо түүний хувьд ач холбогдлоо алдлаа. Гэнэт Мадлена уйлж байх шиг санагдахаар нь үнэн худлыг мэдхээр чи унтаж байна уу гэж асуул. Үгүй гэлээ. Мадлена нулимсандаа хахаж чичиргэнлээ. Чиний тэр сайд биднийг мэхэлж дөнгөснийг чамд хэлэхээ мартчихч. Тэр юу гэсэн хэлвэ гэлээ. Жоржиг Вальтер Ларош хоёрын төлөвлөгөөг нэгд нэгэнгүй ултай суурьтайгаар тайлбарлан ярьж дуусгахад Мадлен чи наадхаа хаанаас мэдэв? Энэ тухай надаас битгий асуу. Чи мэдээ олдог нэг газар тай. Би чамаас тэр талаар асуудаг. Надад мэдээ олох бас нэг газар байна. Тэрнээ нууц байлгасан дээр үз. Харин миний хэлдгийн үнэн худалд толгойгоороо дэнчин тавьж болно. Тийм ээ, магадгүй юм. Бидэнд мэдэгдэлгүй нэг юм хийгээд байна уу да гэж би сэжиглсэн юм. Гэж Мадлен аяархан хэллээ. Жоржийн нойр хүрсэнгүйд эхнэр лүгээ шахаж хөвтөөд өрөөсөн чихэн дээр нүнслээ. Гэтэл эхнэр нь түлхэж намайг зүгээр ойлгоод өгөөрэй. Эрхэлж ноолдохтой мантай байна гэж. Жорж ч дуугүй үгэнд нь орж буруу хараад нүдэн анин удалгүй дууг нойрон дон дугж ирчээ. 6 дугаар бүлэг. Сүмийг хар даавуу гар доторлож гадаа хаалган дээр нь цэцгэн хэлхээгээр чимсэн асар том самбар хадаж тайж язгууртныг оршуулж байгаагаа явуулын хүнд зарлан мэдэгдэжээ. Оршуулах ёсол дөнгөж дуусмагц оролцсон хүмүүс тарахтаа Деводрикийн шарил түүний ачхүү хоёрын зүг мэхийн хүндлэхэд ачхүү тонголзон талархаж бүгдтэй гар барилаа. Жорж Мадлен хоёр гэрлүүгээ хамт үзжээ. Хоёулаа нэг юмд бодлогошрон дуу шуугүй явцгааж. Ер нь л их сонирн байна. Ингэж Жорж өөртөө хэлсэн мэтээр бодсноо чанга хэлэхэд юу тэр миний найз гэж Мадлен дуугарлаа. Одрик бидэнд юу ч үлдээгээгүй гэдэг нь гэж Жорж хэллээ. Мадлен гэвгэнэт час улайсан хүзүүнээс хатсар нүүр өөдөө ягаан алчуур татсан мэтээр арьсан ув улаан болж чухам яахлаар заавал бидэнд юм үлдээх ёстой билээ. Тех ямар ч үнс байгаагүй шүү дээ гэж хэллээ. Тийм хэлээд хэсэг дуугүй болсноо. Ямар нэгэн бичиг баримт хууль ёсоор батлах газар гэрээсэл үлдээсэн байхдаа л байхвээ. Бид тэрийг мэдэхгүй байж болно. Тийм ээ, магадгүй. Ер нь явж бидний хамгийн сайн нөхөр. Чиний ч тэр, миний ч тэр сайн найз байсан шүү дээ. Манай 7 хоногт 2 удаа ирж хоол иддэг,
дуртай цагтаа ирдэг. Чамд бол төрсөн эцэг шиг ч хайртай. Гэр бүлчгүй, үр хүүхэд, ах дүүчгүй, ганц ачаасаа өөр хамаатангүй. Тэр нь ч мах цусны хүн биш байж. Гэрээслэл үлдээсэн л байж таарахгүй. Би нэг их юм байгаа гэж гордохгүй байна. Гэхдээ л биднийг бодож хайрлаж өөрт нь хайртайг ойлгодог байсныхаа баталгаа болгож юухан хийхэн бэлэг болгомоор доо. Ер нь чи бид хоёр тэрнээс ямар нэгэн элэгсэг дотны тэмдэг гордох ёстой бол шүү дээ гэж Жорж ярьлаа. Үнэндээ гэрээсэл үлдээсэн байж тун магадгүй юм да гэж Мадлен бодлогошронгой хэрнэ хайнгад ус арайлан хэллээ. Гэртээ эрэхтэн зарц Мадленад нэгэн захидал үснийг уншаад нөхөртөө өглөө. Тэр нь Ламанерийн бичиг баримт хууль ёсоор батлах газар Вогезийн гудамж 17. Эрхэм хатагтай. Тантай холбогдсон хэрэгээр мегмар лавг пүрв гарагийн 2-4 цагийн хооронд манай конторт морилон ирэхийг урья. Ламанер гэсэн бичиг байлаа. Одоо Жоржийн нүүр нь улайж нөгөөдөгч нь байж таарах нь өөрхийн тэргүүлэгч намайг биш чамайг үрдэг нь хачи юм да. Мадлен эхлээд юм хэлсэнгүй. Жаахан бодоод чамайг дуртай байгаа бол одоохон хоёулаа очих уу? Гэхдээ дуртай байлгүй яах вэ? Тэгэлд ингэж. Тэр хоёр ундаа уучгаад дээрх контор руу очлоо. Ламанерийн контор дөнгөж ормогцсон ахлах түшмэл угсхийн тосож маш их болгоомжлон дагуулсаар эзэн дээрээ орууллаа. Эзэн нь бөв бөөрөнхий бяцхан хүн байж. Түүний толгой том бөмбөлөгт эргэж тогтоосон жижиг бөмбөлгийг санагдуулам том бөмбөлөг нь бас л бөмбөлөг хэлбэртэй дүү хоёр палтгархан хөл дээрээ тогтжээ. Тэр хүн мэхийн ёсолж сандал суухыг ураад Мадленад хандаж хатагтай таны өрсөн явдал бол Деводркунгийн гэрээсэлтэй танилцуулах гэсэн юм. Гэхдээ нь Жорж тэссэнгүй хөндлөнгөөс нь тийм л байх гэж бодсон юм а. Ингэж орхилоо. Тун товчхон тэр бичгийг одоо би уншаад өгье. Ингээд хавцсан дотроос гаргаж доорх зүйлийг уншлаа. Үүнд доор гарын үсэг зурсан Пол Сепрейн Гантран Деводркун миний бие ухаан санаа эрүүл сарвал дээрээ үүгээр эцсийнхээвгийг хэлж байна. Үхэл биднийг хэдийдэж сандруулж мэдэх тул нэгэнт ойрцныг мэдээд гэрээслэл бичиж бичиг баримт хууль ёсоор батлагч Ламанерт хадгалуулах гэж байна. Миний бие шууд угсаа залгамжлах хөнгүүгээс цаасан мөнгөөр 600,000 франк, үл хөдлөх хөрөнгөөр ойролцоогоор бүгд 500,000 франкийг ямар ч болзол ямар ч үүрэг даалгаваргүйгээр Клэр Мадлена дөрвад өгүүлэхээр үлдээж байна. Үүнийг талигаач нөхрийнхөө үнэнч сэтгэл туйлын дотн хайртай байсны тэмдэг болгон авахыг гуй гэж уншлаа. Ингээд л дуус. Энэ гэрээслэлийг өнгөрсөн оны 8 дугаар сард бичсэн юм. Энэ нь 2 жилийн өмнө Клэр Мадлена Форест давгаа нэр дээр үйлдсэн өөр нэг баримтыг төлөөлөх учиртай. Түрүүчийн гэрээслэн ч манайд хадгалаастай би. Хамаатан садангаас нь зар гарах юм бол Деводркунгийн бодол өөрчлөгдөөгүй юм шүү гэдгийн баталгаа болно. Ингэж батлагч эзэн хэллээ. Мадлена бие барьж нугдайгаад хөсрий даавуу шиг болтлоо цайжгаад суухад Жорж тичээдан сахлаа имэрч байжээ. Эзэн жаахан дуугүй сууснаа. Таны зөвшөөрлөгөөр гэргий тань энэ өв хөрөнгийг авч чадахгүй нь мэдээж л дээ. Гэхэд дөөрөө босож би бодлого болохгүй гэж төс тасхан дуугарлаа. Эзэн шүдэ яр зайлган инээмсэглэж толгойгоо гэлжилгээд эрхэм минь би таны байдлыг ойлгож байна. Ийм эгзэгтэй юм эргэлзүүлж байгавц харин Деводркунгийн ач нь өнөө өглөө авгахынхаа сүүлчийн гэрээсэлтэй танилцаад хэрв надад 100,000 франк өгөх юм бол би зөвшөөрөхөд бэлэн байна гэснийг хэлэх нь зөв байх. Миний бодоход энэ гэрээслийн талаар маргах юм алга. Гэтэл бөөн шууган хэл ам дэгдэж мэдэх юм да. Та үүнээс зайлс хийж таарна. Олон түмэн хэдийд чамаагүй муу юм ярьж болох юм шүү дээ. Яах ч байсан та
бүх зүйл ангийн дагуу ирэх бэм гарагт хариу өгвөл болохгүйсэн болов уу? Гэхэд Дүүрвэ зүйтэй гэсэн байртай толгой дохиж тэг ярихмэ гэлээ. Дүүрвэ их л ёсорхог нахилзан ёслоод одоо болтол ганц ч үг дуугараагүй эхнэрээ урдуураа оруулан гарахдаа конторын эзэн инээмсэглэхэ болсонд нь нэр нь хугарсан хүний байдалтай явж байв. Гэртээ ирмэгц хаалга тас хийтэл чанга хаагаад малгайгаа орлуугаа жулуудаж чи Водрэгтээ явдаг байсан уу гэж асуулаа. Мадлен альчуура авангаа эргэн харж би юу үгүй өрөө. Тийм ээ чи. Тиймгүй юм бол хэн ингэж байдаг бүх хөрөнгөө бүгдийг нэмэхтэй хүнд өгөхвд гэлээ. Мадленийн хамаг бие чичирч нэмгэн альчуура хатгсан зүг авч чадхаа байлаа. За бол солиорох чинь энэ үү? Чи өөрөө л саяхан надад юм үлдээх ёстой юмсан гэж яриа үздэй. Ингэж Мадлен төр зур бодлогочирсноо сэтгэл догдолсондоо үгээ тасалдуулан хэлжээ. Жорж дэрэгдэн зогсоод хэрэгтэн этгээдийн санааг мэдхийг хичээсэн мөрдөн байцаагч мэт нүрийн өчүүхэн боловч хувьсхийг цагдаж тийм ээ. Водрик надад юм үлдээж болох байсан хэмээн үг бүрээ сунжруулан тодсгож надад чиний хар хүнд дотны нөхөртөө үлдээж болно доо. Гэхдээ чамд биш, найз хүүхэндээ биш. Миний ихнэр чамд биш. Энэ чинь ёс төртэй хүмүүсийн харилцаа. Олонний санаа бодлыг үднээс ч үдсэн асар их онцлог ялгаатай зүйл байхгүй юу? Гэлээ. Мадленэч бас түүний тунгалаг нүд рүү харж ихэд их хичээн анхаарч хачирхсан харцаар ширтгэн ямархан бодолтойг нь мэдж сандарч алмаарх юм уу? Бие барьж чадхаа болоод зөндөн тавих сэтгэлийн нууцын хөшгийг сөхөх тэрхэн агшинд төр зуур нээгдээд өнгөрдөг болохоор хэмбугайч нэвтрэн орохын аргагүй хүний оюун ухааны тэр харанхуй мохролоо шагаах гэсэн мэт байлаа. Тэглээ. Үгүй яалаач ийм их хөрөнгийг дан ганц чамд үлдээсэн байвал саяхаас доргүй л гайхалтай санагдах шүү дээ. Гэж Мадлен алгуурхан үгээ зөөж хэлэхэд яагаад тэрвэлээ? Яагаад гэвэл ингээд хүүхэн төгдөөснэ дорохны аргаа олж чи миний хар хүн чухам нариндаа гэвэл тэр хүн чамайг тун баг мэддэг байсан. Би түүний эртний найз нь би болохоос чи биш шүү дээ. Тийм ч учраас Форестиг байхад анхныхаа гэрээслэлийг миний л нэр дээр өгсөн байна. Ингэлээ. Энэ үед Жорж өрөөнд дотуураа хол алхсан сүлжиж байснаа. Чи энийг авахгүй л гэвэл таарна. Тэр болно. Тэгэхэд хүртэл заавал бям гаригийг хүлээсний хэрэггүй. Одоохон ламинер төчөд хэлчихэж болно шүү дээ. Гэж хүүхэн ханх гихч нь хариуллаа. Жорж хүүхнийхээ өмнө тулан зогсжээ. Тинхүү дахиад л бие биеэ эгцлэн ширтэлцэж бие биенийхээ сэтгэлийн нууцыг тайлж санаа бодлын мухрыг онгичхийг байдгаараа чармайн нэг нэгнийхээ хүн чанарыг бодитоор харах юмсан гэх үг хэлгүй асуулт сонирхон тэсэж ядсан байдал харцсанд нь илхэн байлаа. Энэ бол нэг гэрт толгой холбож байсан чи хари хөндөй хэвээр хоцорсон хоёр биеийн нандин нууц тулалдаан хэдийгээр баянга бие биеэ сэжиглэн мөрдөж хянаж харж байдаг чи нэгнийхээ сэтгэлийн ёроолын лаг шаврыг нөгөө нь мэдэх аргагүй илрэл болжээ. Өш чи Водрэгтээ явдаг байсан гэж үннээ хэл л дээ. Гэж Жорж дууга чангаруулалгүй улаан нүүрэн дээр нь хэлсэнд Мадлен мөрөө хавчиж чи тэнийг юм ярьж байна. Водрэг надад их талтай байсан үнэн. Гэхдээ тэрнээс хэзээч тэрнээс цаашилж байгаагүй шүү. Гэлээ. Жорж шал дэвслэн чи худлаа хэлж байна. Тийм хүн байх ёсгүй. Тийм л байсан юм да. Гэж Мадлен тайвуухан хариуллаа. Жорж дахиад л ийш тийш алхалж тэгснэ болон зогсоод. За тэгвэл чухам яагаад чамд бүх хөрөнгөө үлдээснийг тайлбарлая л да. Гэхдээ
Мадлена тоогчгүй байдалтай хаашааш хариулсан нь. Гэ гайх юу байх вэ? Түүнд чи бид хоёроос өөр чухамдаа надаас өөр дотны нөхөр байгаагүй гэж чи саяхан хэлээ биз дээ. Тэр хүн намайг бүр хөөхд байхаас мэднэ. Манай ээж түүний ах トゥ зарагдж байсан. Дандаа манайд ирдэг байсан. Шууд угсаа залгамжлах хөнгүүгээсээ болоод намайг бодоход хүрээвз. Надад жаахан хайртай байсан байж болох юм. Ер нь эмэгтэй хүнийг иймэрхүүгээр дуралдгүй, хайрладгүй хэн байдаг вүлээд? Магадгүй энэ нь түүний огт ил гаргадгүй нандинг авч явдаг хайр дурлал нь байсан байж болно. Тэгээд ч сүүлчийнхээ үгийг хэлэхээр үзгээ барихт нь миний нэр санаанд нь орсон ч байж болох юм. Үүнийг гайх юм юу байна? Даваа гараг болгонд надад цэцэг авчирч өгдөг. Чи тэр цэцгийг юур гайхдаггүй байсан. Гэтэл чамд цэцэг авчирдаггүй байсан биз дээ, тийм үү? Одоо тэр л ёсороо өв хөрөнгөө надад орхиовз. Үндэ ч үлдээ чихмээр өөр хүн байхгүй юм чинь. Харин чамд үлдээсэн бол маш гайхалтай юм болох байсан шүү. Ямар учиртай юм? Чи тэрний юу нэмбэ гэдэг асуулт заавал гарах байсан. Ингэж ярьлаа. Мадлены ярианы өнгө туйлын тайван энгийн байсанд Жорж тэнэгэлзэж эхэллээ. Ялгаалгаа. Ийм байдалтай байхад бид тэр хөрөнгийг нь авах хэрэггүй. Авбал бидний нэрийг гутаана. Амтан хуйлд бусаар ярьж намайг дооглож миний нэрийг гаргана. Надтай цуг ажилдаг хүмүүс тэртээ тэргүй надад атаарахдаг юм чинь жаахал шалтгаан гаргавал над руу бууж би мууга үзнэ. Би чинь хүн хүнээс илүүгээр нэр төр албан тушаалаа бодох ёстой. Тэртээ тэргүй тэрнийг чамтай явдаг байсан гэж муу дурлаачингууд ярьж байхад чи тэр хүнээс иймэрхүү бэлэг авахыг би л хувьдаа зөвшөөрөхгүй. Магадгүй Форест ийм юмтай эвлэрч байж болох юм. Би л тэгж ярихгүй. Ингэж дөөрөг хэлэхэд. За тэр яах вэ? Чи бид хоёр ганц сая франкаар л дутнэз. Тэрнээс цааш юм болохгүй шүү дээ гэж Мадлен аян даглаа. Жорж өрөөнд дотуураа нааш цааш холигсон хэвээрээ эхнэртээ шууд хандаагүй ч яг л түүнд чиглүүлэн бодсон санснаа шанг хэлж явлаа. Тийм ээ. Нэг саяар. Гүй тийм ч гэсэн. Одоо яа ихэвд ийм маягаар гэрээсэлдээ бичихтэй маш муухай юм хийж ёс горим зөрчиж болчимгүй загнаж байгаагаа мэдсэнгүй л т. Намайг ямар шоу инээдэмтэй хуурагдмал байдалд оруулахыгаа урьдаас бодсонгүй. Хамгийн гол нь хэлбэртэй байна. Надад хагалсан нэгэ заачсан тул бүх юм зүгээр өнгөрөх байж. Ингэж ярьлаа. Тэгээд хөлөө ачин суугаад уурлах юм уу, сэтгэл хөдлөх, тусгүй юм бодох үедээ байж ядан сахлаа имэрч гарлаа. Мадлена хаяа барьдаг оёдлоо авч утасны учиг гаргангаа над тамаагүй чи өөрөө шийднэз гэлээ. Жорж удтал хариу хэлсэнгүй байж нилээд итгэлгүй маягаар Фодрик яагаад ганц чамаар өв залгамжлагчаа хийж намайг яагаад зөвшөөрөх хүчтэй болсныг улс амьтан хизээч ойлгохгүй. Бид энэ хөрөнгийг авах юм бол чи гэмт хэрэгт нэрээ холбогдуулж би ичгүүртэйгээр эвлэрсэнд л тооцогдох цаг болоод байна. Бидний зөвшөөрснийг хүмүүс юу гэж үзэх вэ? Ямар нэгэн эвтэй арга зам нүкс хувийг хайж энэ бүхнийг зүй ёсны юм шиг байдалтай болгол болно. Наазах нь Водрик хөрөнгийнхөө хагасыг нөхөрт нь нөгөө хагасыг эхнэрт нь өгчээ гэж цуурхал тараасан ч болох байна. Ингэж ярихад Мадлен. Ийм гэрээсэл бэлээхэн байж байхад чухам яаж тэрийг чинь хийхийг би мэдэхгүй. Хөө тэр амарх. Чи миний нэр дээр дурсгалын бичиг үйлдээд хөрөнгөний хагасыг надад өгч болох юм шиг. Бид хоёрт хүүхэд алга. Тэгэхээр татгалзах ямар ч үндэс байхгүй. Тэгвэл бид хоёр муу дуртны амыг тааглана. Гэвэл Мадлена эгдүүцэн байдалтайгаар Водрикийн гарын үсэг зурсан бичиг баримт яг таг дурайгаад байж байхад яаж тэр муу дуртны амыг таглахыг чинь би бас л төсөөлөхгүй байна. Гэлээ. Жорж уурлаж битгий дэмир хэм биднийг гэрээсэлдээ үзүүл эсвэл хамда хад гэх юм бэ? Водрик хүн бид хоёрт хөрөнгөө яг 2 хуваагаад өгсөн л гэд гүйцээ шүү дээ. Тэгээд л болох нь тэр. Чи чинь миний зөвшөөрлөгөөр тэрнийг авах эрхгүй үстэй. Би чамд зөвшөөрлөхдөө ганцхан 2 хуваана гэсэн дээрээс л өгч байна. Тэргүй бол би амьтны доог болно гэлээ. Мадлена дахин түүнийг сорих мэт сайтраажаад дураараа л
Би зөвшөөрье гэлээ. Энэ үгийг дуулаад Жорж босож дахиад л өрөөнд тураалхлаа. Байдлыг үзвэл дахиад эргэлзэж одоо эхнэрийнхээ гярхай харцнаас илтэд зүгтах байдалтай болж тэгснэ. Үгүй шүү. Бүр мөсөн болсон дээр юм шиг байна. Энэ ч үнэн ч ерөөс нэр торгүй хамгийн зөв болох байх. Ер нь биднийг зэмлэх буруу шаах ямар ч үндэсгүй бол. Хамгийн муу дуртайчуд хүртэл буруу шаах юм олохгүй гэлээ. Тэр Мадленийн өмнө ирж зогсоод "Одоо тэгэхээр хайртан чамайг дургуйсахгүй бол би ламанер дээр ганцаараа очие. Түүнтэй зөвлөж хэргийн учрыг тайлбарлая. Эргэлзэж байгаагаа яриад амтны хэл амнаас зайлсхийхин тулд бид хоёрын ёсыг бодож хуваахаар тогтлоо гэе. Би тэр хөрөнгийн хагасыг авч байгаагаас хойш дооглох байтугай инээгч зоригтой хүн гарахгүй. Энэ улныг ёсондоо эхнэрийнхээ нэр төртэй холбоотой бүх хэргийн ганц үнэн шүүгч эр нөхөр нь би зөвшөөрч байгаа болохоор манай аавга энэ хөрөнгийг авч байгаа юм а гэж чанга дуугаар зарлаж байна гэсэн үг. Яг зөв. Ингэж ярихт нь Мадлен зөвхөн дураараа л бол гэж аяархан хариулжээ. Тэгтэл Жорж дахиад л баах юм бясалгаж гарч. Тийм ээ. Чухамхүү тэгж хуваавал бүх юм гэгэн өглөө шиг тод болох байна. Бид хоёрыг ялгаж үзээгүй, аль нэг юм онцлоогүй. Би өгсөн хойноож гэсэн амьд байсантайгаа адил нэгийг илүү үзэж байна гэж хэлээгүй сайн нөхрөөсөө өв хөрөнгийг авч байна. Тэр хүн эгнэрт нь илүү сайн байсан бол толим, гэхдээ хоёуланд нь хөрөнгөө хувааснаас үзэхэд тэр сайн байсан гэдэг нь зүгээр л цагаан цайлган сэтгэлийн угаас болоо биз. Энэ тухай бодож үзсэн бол миний хэлдгээр болох байсан эргэлзээгүй. Гэвч толгойд нь тийм бодол огтхон ч орсонгүй. Хойштоо ямар үр шиг гарахыг бодоагүй байна. Надад 7 хоног болгон цэцэг авчирч барьдаг байсан болохоор эцсийнхээ бэлгийг эргэцүүлж бодох юмгүйгээр надад өгчхөө биз. Ингэж хэлсэн чинь тун үнэн. Гэж Жоржийн ярихад Мадлен үгийн тасалж жаахан уурлаж зэвүүцсэн дуугаар. За тэр тийм байж. Би цөмийг ойлголоо. Чам тэгтлээ дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгцээ алга. Бушуухан тэр бичиг баримт батлагчтай оч гэсэнд царайгаа улайлган нэрээ тийм гэж аман дотроо бувтнаад малгайгаа авч гарахынхаа даваан дээр би тэр ачхүүгийн 50,000 франк өгөөд аргалахыг хичээе тэхүү гэлээ. Гэтэл Мадлен тэр болохгүй хүссэн 100,000-ыг өг өөрөө дургүй бол биний хувьас өгөөрэй гэж ихэмсэг гихч нь хариуллаа. Жорж ичиж хаанаас та бид хоёр яг адилхан хуваа. Хэн маань 50,000,000-ыг өгвөл бидэндээ бүхэл бүтэн 1 сая франк үлдэн шүүд. Миний бяцхан хонгор уудахгүй уулзнаа гэж хэлжээ. Тэн бичиг баримт батлагчид ирээд дээрх арга зэлээ учирлаж ярихдаа эхнэрээ зохиосон болгон тайлбарлажээ. Тэд маргааш нь Мадлен дөөрөө авгаа нөхөртөө 500,000 франкийг өгч байна гэсэн бэлгийн бичиг үйлдлээ. Гадаа маш сайхан байлаа. Жорж контороос гармагц Мадленад салхинд явах уу гэж тун халамжтай элэгсэг хайртай үргэлж анхаарч байдаг маяг гаргалаа. Жорж магна хагартал баярлаж хөвгөлтэй явахад Мадлена бодлого ширэн нилээд баргар царайлан явж. Намрын зэглсэн хүйтэн өдөр. Хүмүүс нэг тийшээ яарсан мэт хурдан алхална. Дөөрөө Мадленыг мөрөөдөл болсон энгэрийн цагаа харах гэж байн өмнө зогсдог нөгөө дэлгүүртээ авчирч. Би чамд нэг юм авч өгөх үү гэхэд авгаана. Өөрөө л мэдлээ гэж хааш хариуллаа. Хоёул дотогшоо орж юм. Чи юу авах уу? Эмэг үү? Сондруу? Бугуйч авах уу? гэж Жорж асуулаа. Мадлен чамин сайхан алтан эдлэл эрдний чулууг хармагцаад зориуд авирлаж явсан хүйтэн аашаа орхиж хоромхон зуурт нүдэн сэргээд үнэт эдэл дүүрэн үзүүрийг шохоорхон харж эхэллээ. Энэ л сайхан бугуйч юм да гэж авгсан гэсэндээ хорхойтон хэллээ. Тэр нь эрх болгоны ямар нэгэн эрдний чулуугаар чимсэн ухаан сэлж уран гараар бүтээсэн гинжин осрог байж.
Энэ бугуйвч ямар үнэтэй гэж Жоржийг асуухад дэлгүүрийн эзэн 3000 франк. 2500 болголдоо. Тэгвэл би авъя. Үгүй архимаа чадахгүй гэж жаал тэнэгэлзээд хэлжээ. Тэгэхээр нь Жорж би танаас энэ энгэрийн цагийг тань 1500-аар авъя. Нийлээд 4000 сүг. Би мөнгөө билүүг нь төхөө. Дургүй байгаа бол яах вэ? Би өөр дэлгүүрд очилт гэж. Дэлгүүрийн эзэн эргэлзэж эцэст арга буюу үнэ бууруулж. За тэгвэл авдаа архимаа гэлээ. Дөрва хаягаа өгөөд энгэрийн цаг дээр нь барууны титэм сийлээд дор нь миний нэр овгийн эхний ЖРК гэсэн үсгүүдийг бичмэл үсгээр сийлээрэ гэж захилаа. Тэгтэн Мадлена гайхаж талмааран инээмсэглэж байлаа. Ийн дэлгүүрээс гарахын алдад ямархан нэгэн энхри найланхаа ашаар хар хүнээ суудан авч. Дөрва үнэхээр авьяастай сэргэлэн хүн юм байна гэж Мадлена итгэлээ. Нэгэнт мөнгөтэй болсноос хойш титэм хэрэгтэй нь аргагүй чамин зүйл юм. Дэлгүүрийн эзэн мэхийн хүндэтгэл үзүүлж үдэнгээ бараан тунгай битгий санаа зовоорой пүрв гарагт бүгд бэлэн болно гэж. Тэр хоёр Водевилийн дэрэг дургарлаа. Тэнд шин жүжиг гарч байжээ. Орой театр турах уу? Тэх бай. Тусгай суудал олох хэрэгтэй гэж Дөрва санал гаргалаа. Тусгай суудалч бэлэн байж. Түүнийг аваад гарахдаа хоёлаа зоогийн газар орох юм биш үү гэж Жорж хэлэхэд Мадлен. За яг хөө тгий гэж дуртай даглаа. Жорж ертөнцийн эзэн болсон мэт баярлан ямар нэгэн шин юм сүвгчилж ядан явлаа. Ер нь чи бид хоёр Демрэлавгаг очиж аваад өнөө оройг хамт өнгөрөөвл яасан юм? Хар хүн ирнэ гэнэвлээ тэрнтэй уулзах нэг чухал хэрэгтэй юмсан гэлээ. Тэгээд тэдний рүү явлаа. Жорж явдаг хүүхэнтэйгээ дээрх явдлаас хойш уулзаагүйдээ жаахан эмээж явсан чи авгайтайгаа яваад бол наад зах нь учир ярилцэлгүй өнгөрч болно гэж үзээд огт тоосонгүй. Гэвч Клотилда түүнд уурлаагүй бол тань дээр тэдний урьсан дагуу явъя гэж нөхрөө ядгажээ. Маш хөгжөөнтэй хооллож энэ оройг тун сайхан өнгөрөөцгөөлөө. Жорж Мадлена хоёр орой болсон хойно гэртээ ирэхэд шатны хийн дэнлүү хэдийн унтарсан тул Жорж байн шүдэн засааж явлаа. Хоёрдугаар давхрын шатны талбар дээр чир хийгээд ассан шүдэнзний гэрэлд харанхуйн дундаас том тол хальт харагдаж түүн дотор хоёр биеийн дүрс илхэн үзэгдсэн нь хоёр хий юм гинэд гарч ирээд харанхуйн дундуур дахин орох гэж байгаа юм шиг санагдлаа. Дөрва тэдгээр дүрсийг сайтар гэрэлтүүлэхийн тулд гараа өндөр төргөөд тажигнтал инээж саятан явж байхыг харав уу гэж чанга хэллээ.